Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөрт дунджаар 450 мянгаас 600 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сонсогчдын идэвхтэй хамгийн оргил цагуудаар реклам зар сурталчилгаа цацуулж бусдад түгэж ашиг орлогоо нэмэгдүүлээрэй. UBM радио 89.3 маркетингийн албатай 96 64 80 96 64 80 дугаараар холбогдорой. UBM 89.3. Өдрийн өдрөөр ирхэм сонсогчдоо UBM радио 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань 2024 оны 6 дугаар сарын 12-ны 5 гаргийн цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, студид хөтлөгч Наба миний бие болон за Монгол бахархал шилтэй багийн нэвтрүүлгүүдийн одоо гол хөтлөгч гэж хэлж болох багийнх маань багийнхтайгаа хамтран ажиллаж байна. За, оройн төргийн багийнхаа. За, оройн төргийа. За, өнөөдрийн сэдэв бол Монгол мөнгөний тухай ярихаар байгаа тийм ээ. Ер нь цаасан мөнгөний үүслийн талаар ярина. За энэ дотроо мэдээж хэрэг Монголын одоо монголчуудын гүйцэтгэсэн үүрэг нөлөө бол нэлээх байгаад идэм аа. Энэ бас сонирхолтой нэвтрүүлэг болох уу гэж бодож энэ сэдвийг бас оруулж ирлээ дээ. Мөнгөн дургүй хинч байх вдэ тэмцтэй ер нь бол. Сайхан мөнгөний талаар гоё өнгөтөр ярьж гинөө хүмүүстэй. За. Би эхлэн тийм ээ. За би эхэлж гин. Энэ юу юм байна? Ер нь за бид нар чинь мэдээж дээ одоо бол бид нар ерөнхийдөө голдоо банкны картаараа мөнгө гэдэг нэртэй одоо нэг дөрвөн пластик карт авч яваад байна. За тэрний өмнө бол бид нар чинь цаасан мөнгө хэрэгэлдэг байлаа. Тэрний өмнө зоосон мөнгө хэрэгэлдэг байлаа гэдэг. Гэхдээ ерөн тэгвэл энэ мөнгө чинь хизээ хамгийн анх үүссэн бэ гэдэг бодол толгойд орж ирж ер нь энэ талаар нэвтрүүлэг бэлдээ даа гэж бодсон шүү. Тэгээ ингээ би судлалаа л да. Тэгээд ер нь хамгийн эртний цутгамал зоос зис зоос байд юм байна. За одоогоор хүн төрөлхтний түүхэнд мэдэгдэж байгаа нь бол за энэ зоос хизээ олдсон бэ гэвэл хизээний үеийн зоос байсан бэ гэвэл манай эртний өмнөх 11-р зууны үеийн зоос байт юм. За тухайн үеийн одоогийн хятад улсын нутаг дэвсгэр дээр байсан шан улсын үеийн булчнаас гарч ирдэг гинэ. За ингэхэр чинь манай эртний өмнөх 11-р зуун гэж бодохоор чинь за одоо манай эртний 20-р зуун гэж чинь за 3100 гаруй жилийн өмнө одоо зис зоос үүссэн байсан юм байна да. Тэр үеийн зоосыг ямарчсан одоо бид нэр энэ археологчид бол олоод одоо ямарсан хамгийн эртний зоос бол ингээд ийм зоос байд юм байна гэдэг ингээд үздэг юм байна. Байна да. За тэгээд яг өндөр чинь зоос гэдэг чинь дотор олон янз шүү дээ. Зис зоос, мөнгөн зоос, алтан зоос гэл ингээд задраад ингээд явдаг олон янз л байсан. За тэгээд зоосны бол одоо тухайн үеийн давуу болон сул талууд гэж байсан. За давуу тал нь бол нэлээд их байсан л да тухайн үед. Мэдээж хэрэг бид нар чинь юугаагүй одоо юу гэдгийг за одоо зоосон мөнгө чинь бол мэдээж хуурамчаар хийхэд хэцүү. Бараг хүн болгон дархан биш учраас хуурамчаар хийхэд хэцүү. Эдлэгээ сайн даана. Баргийн юмд бол эвдэр чинкрээд байхгүй. Ийм одоо давуу талтай байсан. За дээрэс нь одоо мөнгөн зоос, алтан зоос эднэр бол зөв өөрөөх нь металлынхаа үнээр бол үн цэнэ авчдаг, үн цэнэ алддаггүй. Ийм байсан учраас тухайн үед хэрэглээнд бол давуу талтай байжээ. Нөгөө тал нь бол бас нэг сул тал нь олноор авч явах хэцүү. Одоо баахан одоо зоосон мөнгө барьчулдаг ч гэдэг хүн ч шүү дээ. Тэгэл одоо чи бидний хаддаг шүү дээ. Хятадын нөгөө зодонтой кинонд дэр чи ингээл баахан морин тэргээр ингээл нэг том ингээл хайрцагтай ингээл юмбүүнүүд одоо зоосон мөнгнүүдээ авч яваа. Тэрний одоо нөгөө баахан уушуугийн нөгөө баахан алдартай нөгөө зодончууд ч хамгаалаад ихтэл нөгөө баахан дээрэмчтэн дайраал ингээл яваад байдаг. Тэгэхээр сул тал нь тэр байхгүй. Ерөөсө олноор нь авч явах хэцүү хүнд болчдөг. Ийм юм байгаад идэм байна. За тэгэд хамгийн анхны цаасан одоо мөнгөн тэмдэгт үүс нь хизээ байсан бэ гэдэг юм гарч ирдэг. За манай Наба болохоор Монгол улсын үеийн цаасан мөнгөний талаар яриад байгаа. Мөнгөний талаар ярьж байгаа. Тэгэхээр би бол тэрний өмнөх үеэр нь орж ирж ярьж байгаа юм шүү сонсогчдоо. За тэгээ ингээд манай эртний 6 7 дугаар 100 хүртэл за энэ чинь нэг 7 800 жил ингээд зоосон мөнгөөр л яваад ажил дээ.
За тэгснээр дараад нь яасан бэ гэхээр ерөөс юу хийсэн юм бэ? Нөгөө торны зам гэдэг юм чин гарч ирээд за тэгэхээр нөгөө нөхдүүд чинь ингээд арилжаа 8 хийгээд ирэнгүүт ерөөсө худалдааны агентууд үүсчихсэн гэж байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг. Худалдааны агентууд үүсээд эхлэхэд юу үүсдэг вэ гэхээр нөгөө олон дандаа арилжаа 8-ыг чинь зөвхөн зоосон мөнгөөр гүйхээсээ гадна зүгээр одоо юу гэдэг юм чи видерийн одоо энэ барьж байгаа А4-ын цааш шиг юм дээр бичиг өөрийн бичиг тийм юмыг тэдэн зоос алтан зоосоор тэдэн мөнгөн зоосоор авсан үнэ ингээд тамгаа дараад ингээд бичиг үлдчихдэг. За энэ бол нэг талдаа бол одоогийн цаасан мөнгөний үүсэл байжээ. Одоогийн харал чек юм уу? За одоогийн харал чек юм да. Гэхдээ тэр үеийнхээр ер нь бол манай цаасан мөнгөний үүсэл байж тээ. Ямар ч гэсэн ингээд энэ үеийн 900 одоо эн чин сүн улсын үе гэж яахгүй 960-аас 1279 оны үед байсан одоо хиттийн сүн улсын үеийн одоо ийм одоо бичиг юм да худалдааны бичиг гэдэг чи одоо цаасан мөнгө юм да ингэж анх тэднэрд одоо анхны цаасан мөнгөний бүдүүлэг хэлбэрийг үүсгэж яаж те тийм байд юм байна. За тэгээд дараад нь одоо яалтчгүй манай одоо 1279 он гэдэг чинь манай Монголын эзэнт гүрний үе ороод ирдэг. За Монголын эзэнт гүрний үед бол харин нөгөө зоосон мөнгөд нь цаасан мөнгө болгоод цааш нь хөгжүүлэх нэлээд дэлхийн техникийн том ажлуудыг явуулсан. Яг тэр Монголын эзэнт гүрэн чинь өөрөө баг дэлхийн талыг эзэлсэн том гүрэн байсан учраас тэр гүрний хийж байгаа ажлууд гэдэг бол ер нь дэлхийн ажил болоо явждаг тийм ээ. За тэгээд Набагийнхаа ярихсыг одоо та бид маань сонсъё доо. За Монгол мөнгөн тэмдэгтийн одоо өсөл хөгжил түүхийн тухай бас сонирхуулъя. За тэгэхээр хүннүү төрөг уйгур улсын үеэс бол зоосон мөнгө цутгаж арилжаа 8-нд бол хэрэглэж баримт одоо олдсон байдаг юм байна. За тийм ээ. 2000 жилийн өмнө шүү дээ. За тэгээд Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг одоо үүсгэн байгуулсныхаа дараа бол сүүхэс нэртэй одоо алт мөнгөн зоос цутгуулж за тэрийгээ бол 1227 онд дэлхийд анх удаа одоо цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэгжилж байсан гинэ. 1227 онд. Чингис хаан чинь 1162 онд орхон голын ихэнх төрсөн шүү дээ. Тэгсэн чи ч одоо төрсөн өдрөөр нь яриад би чи хаан болсон 1206 онд л Монгол улс хаан болсон 1226 онд тий 1227 он гэдэг чи ер нь л тэгэл дэлхийн дөнгөж байлдан дагуулж эхлэе тэгэл цаасан мөнгө гаргачихжээ. За тэгээд 1236 онд төрөл бүрийн одоо хэмжээ, хэлбэр, жинтэй зоосон мөнгнүүдийг нэгтгэн за ижил хэмжээ бүхий одоо ижил жинтэй зоос зутхан за мөнгөний шинтгэл хийж байсан түүхтэй юм байна. 1236 онд. За тэгээд 1253 онд мөнгөний хэрэг эрхлэх хилтэс буюу одоогийнхоор одоо банк байгуулж за цаасан болон зоосон мөнгийг их хэмжээгээр гүйлгээнд гаргаж ирсэн гинэ. Одооний банкны түүхүүд бол их Монгол улстай бол яалтчгүй холбоотой юм биш үү? Анхны банк гэвэл одоо манайхан хийсэн болж таарах гэдэг шүү дээ. 13 дугаар зуунд одоо Чингис хааны үед бол анхны банкны хэлбэр бол бий болж исэн гэж үзэж болох юм байна. Яг чамаг ярьсны дараа би банк гэдэг үгийг хөөрхөн тайлбарлаж өгнө. За чи яриа. Өргөжлүүлээ. За тэгээд 1241 онд их Монгол улсын мөнгө нэртэй зоосыг анх удаа нэг гэсэн тоотой гаргасан байдаг юм байна. Вой. За тэгээд Хувлаа хааны үе 1260 онд одоо хар хуримд мөнгө тушаах банк байгуулж 10-т 20-т 100-т одоо мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд худалдааны төв газруудад тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулж мөнгөний гүйлгээг эрчимжүүлж байсан гэсэн. Ер нь нэлийн боловсронгуй болоод ороод ирчихсэн. 1 3 5 10 гэдэг ингээд тийм ямар ч гэсэн бид нар чинь бол нэлээд боловсронгуй мөнгө цаасан мөнгөтэй болоод байж таа тэр үед тийм байна. Тийм эзэн Чингис хааны үед л энэ айгүй их одоо өндрөгч аргагүй л дээ яг л нөгөө торгоны зам чинь бас Чингис хааны үед нэлийн дэлгэрсэн шүү дээ. Тэгсэн бид нар чинь нэг Монголын их амар амгалан буюу одоо дэлхийн одоо том худалдааны сүлжээг үл ер нь маш их одоо амар тайван болгож өгсөн гэдэг хэрэгтэй. Тэр үе яг нэг алдартай үг байдаг шүү дээ. Яг нэг 17 настай бүсгүйн үсэн дээр нэг алтан авчаар гатгаад тэгээд одоо нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл явхад тэр хинч халдаж чаддаггүй байсан гэдэг ийм одоо юм байдаг. Тэгэхээр чи одоо тэр үед чинь тийм сайхан амар амгалан байсан учраас арилжаа 8 цэцгэлэн хөгжсөн болж таарад байгаа байхгүй юу? За тэгээд тэгшитгэх банк нэртэйгээр бол салбаруудыг байгуулж мөнгөний гүйлгээг бол эрчимжүүлж байсан юм биш үү 1282 он. Тэгшитгэх банк гэдгийг чи ер нь юу гэж бодож байна? Чиний ойлгож байгаагаар одоо би сайхан тайлбарлаж өгөх үү? За тэгшитгэх банк гэж энэ учиртай байхгүй. Тэгшитгэх банк одоо жишээ нь орны мөнгө бий.
За одоо бид нэр одоо дэлхийн тэр торгоны замыг бид нар ингээ хяналтанд авчлаа. Гэтэл бид нар чинь манай Монгол улс чинь зөвхөн өөрийн мөнгнөөс гадна өөр олон орны зоосон мөнгийг ашиглаж байгаа шүү дээ наа тийм үстэй. Одоо юу гэдгийг Английн ч юм уу эсвэл Францын ч юм уу ингээд орны зоосон мөнгнүүд ороод ирж байгаа шүү дээ. Мөнгнүүд ороод ирж байгаа шүү дээ. Тэгвэл тэр болгоны чинь хооронд нэг ингээд нэг балансыг бариулах хэрэгтэй шүү дээ. Одоо Монголын их Монголын одоо 3 төгрөг гэж яханд байгаа. 3 зоосч гэдэг юм уу? Английн хэдэн зоостой тэнцэхвэ гээд. Одоогийн хорол нэг валют одоо валют ченжийн арилж авалж. Тэгээ хооронд нь тэгшгэж гэнэ. Танай 3 зоос чи манай 2 зоостой тэнцэх шүү. Гэт ингээд тэгшгэж өгдөг. Ингээд энийг аль бисний болохгүй бол хүн болгон янз янз дээр за мэдх нэг нь хоншоортой нэг нь хуурдчихгүй хоншоор муудаа нэг нь бол тэрэн дээр чи монжуулчаад байгаа учраас тэгшитгэх банк гэдэг имиж анх үүсгэж гисэн байна. Уу юу? Ийм учир жанцтай. Одоогийн хөгжсөн одоо валютын арилжаал гэсэн үг шүү Аа дээ. яа тийм. Одоогийн $1-оор $1 одоо 1000 төгрөгөөр юм аваад байж болохгүй шүү дээ тий. Тийм ээ яг тийм. За окей баярлалаа. За тэгээ цаашаа үргэлжлүүлэхэд мөн цаасан мөнгөний шинтгэл хийж 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах одоо газартай болгон устгалын ажилд мужийн түшимлийг гэрчээр оролцуулдаг журам тогтоож исэн юм байна шүү. За Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргаж хэрэглэж байсан гинэ. 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос тэмдэгтүүдийг тийм байна. Ер нь их л гаргадаг байж тээ. Тийм байна. За тэгээд Юан гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр овгийг овгийн тамхтай нь 52 ширхэг зоосны цуглуулгыг өнгөрсөн онд улсын санд худалдаж авч байсан гинэ. За ойлгоо да. Ойлгосон. Яг өөр чинь тэр их хаадын үеийн Монголын их хаадын үеийн гаргасан тэр цаасан боломд 52 ширхэг гэж шүү. 52 ширхгийг худалдаж авсан. Нэлээд өндөр үнэл хүрсэн байх хэвээр да манай төв банк худалдаж авсан бол Эрдэнэсийн сан худалдаж авсан гэсэн үг шүү дээ Монгол улсын. За энэ бол маш ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хувлай хааны зарилгаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэрт юм аа. За монголчуудыг дэлхийн түүхэнд мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. За үүний баталгаа болох мөнгөн тэмдэгт дэлхийд маш ховор бөгөөд олон улсын шинжээч судлаачдыг хэлж байгаагаар дэлхийн дуудлага худалдаанд $203 мянган үнэлэгддэг гинэ. Юм тийм үү. За ихээхэн илэгдэж хуучирсан ч 800-ны түүхийг ардаан ивсэн насыг нь бодохоор энэ дайтай байгаа нь олзуурхмаар ажээ. За Монгол дөрвөлжин бичиг хятад ханзаар бичиж хааны тамгаар баталгаажуулсан мөнгөн тэмдэгт олон зуун жилийн дараа инхүү төрсөн нутагта иргэн ирсэн байдаг юм байна. Тэрийг бараг нэг харах юм. Хармаар санагчлаа. Энэ тэр мэрийг үзүүлдэг үзүүлэн байвал бас нэг манай сонсогчдод байж байгаа бол бас нэг манайх руу мессежч одоо юу гэдэг мессенжерээр холбогдож байгаа. Тэгвэл бас нэг очиод үзчихмээр санагдаад байна шүү. Бас эцэг өвгдийнхөө зохиосон анхны мөнгөнд тэмдэгтийг тийм ээ. Харин тий. Гоё шүү дээ бас. Бахармаар байна шүү дээ бас. За 1224-1225 онд Чингис хаан зарлиг болгон 24-25 онд юм биш. За Афганистанд нүүрэн талдаан үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин нөгөө талдаан туйлын дээд Чингис хаан гэж араб үсгээр бичсэн мөнгөн зоос зутгуулж гүйлгээнд оруулсан байдаг юм байна. За Чингис хаан улаангах ажил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгө хэвлэн гаргасан тухай Хятадын эрдэмтэн Фэн Сивэй, Японы эрдэмтэн Кого нар бол одоо батлаж бичижсэн юм байна. За Дорнод Азийн мөнгөний диалог бичиг 1938 он гэсэн энэ автортай юм биш үү? За тэгээд мөн энэтхэгийн соёлын академийн ерөнхийлөгч нэрт эрдэмтэн доктор профессор Локеш Чандра за бичигтээ Монгол нь эртний бичиг соёлын их гүрэн байсны хувьд за хөрш зэрэгэлдээ орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байсныг түүх мартахгүй хэмээн дуусаж байсан юм байна. За тэгээд монголчууд түүхэнд анх удаа цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн нь хүн төрөлхтний нийгэмд эдийн засгийн харилцаанд үндсэн эргэлт гаргасан гэж үздэг юм байна. За тийм баг шүү. За тэгээд алт мөнгө адуу малыг цаасан мөнгөөр солино гэдэг тухайн үедээ гайхалтай хувьсгалт зүйл байсан гинэ. Одоо ийм балар харанхуй үе гэж ярих нь хаашаа тийм ээ мэдээж одоо соёлцсон нэг юм байгаа. Гэхдээ л тухайн үед одоо ингээд эд материал ялангуяа ингээд монголчууд ч одоо адууг шүтдэг тий. За тэгээд нөгөө гаршуулсан 5 гушуу малаа одоо ингээд эдэн удаандаа хэргэлдэг тий. Бодит зүйл. За тэрийг ингээд тухайн үед
үеийн одоо хүний нийгэмд бол зүгээр ингээд нэг юм нэг юм хэн цаасаар л цаасаар солино гэдэг бол ингээд сольж штэ тий. Тэгэхээр тэрийг ингээд нийгэмшүүлнэ гэдэг өөрөө асар том соёл байгаа. Амар том соёл. Тэгээд тэр чинь бүр ганц Монгол дэлхийн соёл болгож төвлөрүүлж байгаа. Нөгөө нэг Марко Поло чи ягаа нөгөө нутагтаа бочиж очиж шоронд байж байхдаа нөгөө ягаа Юан гүрний үеийн мөнгөн цаасан мөнгө ингээд шат нөгөө үзүүл нөгөөдүүл нь тоохгүй шатааз чиний наадах чинь тийм үнцэнтэй юм байсан шүү дээ гэсэн нөгөөдүүл намаа барьдаг шиг тийм байхгүй юу. Тэдний толгойд бол энэ чинь цаасаар юм солино гэдэг бол байж боломгүй тийм одоо зүйл байгаа шүү дээ чинь тэр үедээ. Тэгэхээр эндээс юу харагдчихэв нөхлөөр одоо нөгөө 13 дугаар зуун Чингис хаан маань одоо дэлхийн одоо энэ соёл иргэншилт нийгэмд тийм ээ ямар том одоо үүрэг оролцоо гүйцэтгэжсэн бэ гэдгийг нь за манайхан торгоны замыг бол ямар гайхалтай хөгжүүлж байсан гэдгийг бол мэдэн те. За дээрэс нь энэ цаасан мөнгөний хэрэглээ гэдэг зүйлийг бол бас ингээд нийгэмшүүлээд дэлхийд бас таниулсан үндэс суурийг нь тавьж исэн байна шүү дээ те. Тийм ээ. Зүгээр энэ дээр ахын зүгээр ганц юм чи би бол одоо за мэдээж одоо Чингис хааныг бол одоо байлдан дагуулсан яасан хийсэн гэдгээр нь хүн болгон мэднэ. А зүгээр би Чингис хааныг бас нэг өөр өнцгдөр нь маш их үнэлдэг юм. Энэ хүн бол инновацийг маш их дэмждэг хүн байж дээ. Өөрөөр шин санаа. Тэр ганцхан Монгол гэдэг юм байхгүй. Гадна дотны янз бүрийн одоо тэр өөрийнх нь дэргэд янз бүрийн орны эрдэмтэн мэрэгдүүдийг авчраад, зөвлөхүүдийг авчраад тэднийг алгачлаггүйгээр сонсдог байсан байхгүй юу? Монгол хүн нэгдүгээр тэгээд байдаг юм байхгүй. Бүгдийг адилхан сонсоод зөвөр авчдаг байсан байхгүй юу? Энэ хүний бас нэг гайхалтай зүйл нь юу вэ гэхээр зөвхөн нөгөө нэг ингээд ир бяар одоо ингээд дайн тулаанаар ингээд хүчээр ингээд одоо ингээд дэлхийг эзэлсэн юм биш те. Арга бэлэг оюун ухаан тэрийг ингээд одоо инх тайван гэдэг ч юм уу те. Тэрийг бас ингээд яаж чадсан. За ингээд яриад байгаа Чингис хаан руу орлоо шоо. За илүү мөнгө рүү оръё. Чингис хааны залгамжлагч хөвгүүд нь их хэргийг үргэлжлүүлж байсны дотор 1236 оны 1-р сараас эхлэн өгөөдөө хааны зарилгаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргаж байсан. За өгөөдөө хаан 1240 онд албаны цаасан мөнгө 76,000 нэгжийг өр төлбөр төлөхөд хэрэглэж байсан гэдэг мэдээ бол байдаг юм байна. За ингээд минийх үе алгасаад одоо нөгөө манжи үе рүү орж ирж байна. Тэгэхээр таны одоо мэдээллийн дараа бас хүргэе. За яг хөө ер нь одоо бид нар банк гээл байна тийм ээ. Одоо банк гэдэг хэлбэр дэлхийн баг өстө нохоо хүртэлх банкыг бол мэдээд гуцах байхаа. Гэхдээ банк гэдэг үг нь өөрөө яг ямар үг вэ гэдгийг би сайхан тайлбарлаж өгье л дээ. Энэ банк гэдэг нь өөрөө вандан санал гэсэн үг байхгүй юу? Энэ Итали үг байсан санагдаад байна. Сонирм байгаа үстэй. Одоо нөгөө эртний грекер гэдэг шиг Италиар тэр дундад зууны үеийн одоо Итали байдаг санагдаад Италийн билүү ванда санал гэсэн үг. Үгний товчлол биш юм уу? Биш. Ерөөсөө ванда санал гэсэн банко. Яагаад ванда санал гэсэн гэж? За. Хүмүүс ингээ Европод чинь Европч өөрөө олон жижиг улсуудаас бүрдэж байгаа шүү дээ. Тэгээ олон жижиг улсууд ингээд арилжаа 8 хийгээд ороод ирэнгүүт нөгөө арилжаа 8 гэдэг олон зоос моостой хүмүүс чинь ингээд нэг вандан санал дээр ингээд зэрэгсэж суучаад за Италийн мөнгийг тэдээр зоосыг тэдээр Английн зоосыг тэдээр Францын зоосыг тэдээр гэдэг ингээд зэрэгсэж сууж байгаад ингээд зоосоор гүйлгээ хийгээд зоосыг зоосорнуудыг хитгэх гэдэг шиг ингээд хоорондоо ингээд тэнцвэрлэсэн байхгүй. Тэгээд тэрнээс үүсээд анхны банко буюу одоо өөрөөр хэлбэл мөнгөтэй хүмүүсийн нэгдээд одоо бандан санал дээр суусныг банко гэж нэрлэдэг юм байна. Тэгээд энэ нэршил нь явсараагаад банк гэж үссэн баг. Сонирн байгаа үсттэй бас. Өвч банкич одоо энэ дөрвөн үгний товчлол юм болоо гэж байна. Үгүй вандан санал гэсэн үг. Одоо хэдүүлээ банк орыг бол вандан санал орё гэж ярих юм л шүү дээ. Гэж байгаа гэсэн үг байхгүй юу энэ чи. Одоо англиар ч гэсэн тийм юм уу? Англиар ч тийм. Чи одоо зүгээр хайгаад үзээрэй гараад ирнэ. Англиар банк гэдэг нь ямар нэг утгагүй зүгээр банк гэсэн үг юм шүү дээ. Бандан санал гэсэн үг. За яг хоёлоо манжи үегээд ингээд ярих юм бол их өнөө цагийн Монгол үетэй холбоод бас нэг нэвтрүүлэг гармаар харагдаад байгаа маа. Тэгэхээр хоёлоо өнөөдөр юус яг манжийн цагт орсон үе рүү хүргээл зогсоё доо. Тэгээ дараагийн нэг нэвтрүүлэг дээр яг энэ үеэс гол задлаад бас ярьж байгаа. Яг тэгэхээр тэр үеэс ч яг гол Монголын нийгэмд шүү дээ. Цаасан мөнгө нь уналтанд ороод үндсэндээ их Монгол улс унангууд чинь нөгөө мөнгө төгрөг чинь байхгүй болоо монголчууд чинь бүр ингээд давааны ард хүмүүжгээд ингээ хаягдаа зайл хөөрхийн амьтад хоньны нэхийгээр А8 хийсэн байгаа зайл цайга R8 хийсэн давс R8 хийсэн нилийн дээр бас бажигдсан байгаа мó. За тэгэл амьтны арьс нөгөө үнэг чоны арьсаараа 8 хийгээл ингээд яваад байсан. Ийм юм харагдаад байд юм. Тэгэхээр бол би тэрийг бол тусна нэг нэвтрүүлэг болгол зүгээр юм уу гэж бодсон шүү. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг бол хоёлаа ингээл зөв Монгол улсаар гараал зогсооч. Яг гой нөгөө нэг ингээд
эхлэлийн ингээд тавьчлаа штэ тий. Хэлгүй Одоо яг. тэнгууд чинь нөгөө юу орж ирэн штэ. Имбүү Ямбуу тэгэж орж ирнэ. Тэгэл нөгөө тэнгүүтлээ одоо дараад нь сүүл рүүгээ болгоор энэ чинь нөгөө coin enter гэдэг орж ирсэн. тэгэж штэ. 2000 оноос хойш бол яг coin ингээд. Coin одоо крипто валют гэдэг юм чинь ингээ ирэх юм баг ингээд за одоо манжийн үеийн мөнгө заа юу. За дараад нь нөгөө нэг ардын хувьсгалын үеийн мөнгө хэрэгүүд болоод ирнэ. За тэгээд нарийн ирэх юм бол 2000 оноос хойш үеийн мөнгөний асуудал буюу одоо захин мөнгөний асуудал гэдэг ингээд үечлээд үзэх юм бол лав нэг 2 3 үе харагдаад байгаа байхгүй миний бүдүүн таймаар бол эн чин тосвортой ирэх юм бол асар юм. За нэг ялангуяа одоо бидний үед бол одоо төсөөлийн цоошин байгаа энэ крипто валют гэдэг имийг нэг ярил бас л их задрахаар харагдаад байгаа юм да. Би бол бас нэлээ юм ярил ярина да тэрэн дээр бол. Тий. За тийм байна. За тэглэгээ ах уу. Эрхэм мөндөд сонсогч та бүхэндээ UBM радиогоос бэлтгэн хүргэдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань цаашинхийн дугаар хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээ бол үнэхээр бахархаж ярьлаа. Тэглээ. За үнэхээр манай Чингис хаан маань одоо тий одоо ингээд эн чинь бол дэлхийд одоо ингээд мөнгийг анх одоо таниулж хэрэглээнд нэвтрүүлж одоо хувьсгал хийжсэн энэ бол одоо бидний яах аргагүй бахархахгүй байна. Дэлхийн эдийн засгийн суур хөгжилд одоо үнэтэй хувь нэмэр оруулсан гэж гарч иж байгаа байхгүй. Тэгээ цаасан мөнгө орж ирсэн чинь дэлхийн эдийн засгийг ерөөсө бараг л орвонгоор нэргүүл айцсан гэсэн үг байхгүй бид нар чинь. За баярлалаа эрхэм мөндөд сонсогчдоо UBM радио 89.3 Монгол бахархал нэвтрүүлэг байлаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяр та. За баярлалаа багийнхаа. За баярлалаа баяр та.